За, сайн байцгаана уу? Physical Lash Reaction Talk Show-ны маань 11 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийн зочин хөтлөгчөөр Монгол улсын харцаг Золбаах маань ирсэн байна. За, миний хажуу талд сууж байгаа хэрхэн бол 24 оны Парисын Олимпиад оролцсон олон улсын хэмжээний мастер, усан сэлэлтийн тамирчин Инх Тамир. За, хоёртай орой минь дүргий. Орой. За, шоу маань үнэхээр гал гарсан өрсөлдөөнтэй. Гой хэсгээр дуслаад амар хүлээж үзэх гээл. Ер нь бол нэг олон ярмаар үл үзмээр байна. За тэгтээ нэвтрүүлгийг эхлэхээс өмнө хэдүүлээ хамтрагч байгууллагуудаа гэж танилцуулж тэ 160 жилийн түүхтэй Цорганс Гүлтингүү гэдгээрээ давуу талтай Герман технологиор Польш чанар Edelmeister шар ариг маань. За тэгээд магнезиум 400 B-ийн комплекс та булчин ядрах одоо шүрмэс татах өндөр ачаалттай бэлтгэл хийж байгаа үедээ хэрэглэхэд тохиромжтой. За тэгээд мөн Showbox аппликейшн 1000 гаруй кино та дуртай кино хүлээн авч үзэх боломжтой тий. За тэгээд кино кафе газрын маань VIP Cinemat мөн энэ 3 дугаар маань шууд цацагдаад бас нэлээд түрүүн хальт харсан олон хүнтэй харагдчихсэн тий. Кино кафе төрсөн өдөр шинжил тэмдэглэлт баяр хурал уулзалт болон бүх төрлийн ивент арга хэмжээг зохион байгуулж байна. Та манайд ирснээр өөрийн хүссэн киногоо найзуудтайгаа үзэх, stand-up comedy үзэн хамтдаа тоглож, гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлээрэй. Тэмдэглэлт үйл явдалд төгс тохиромжтой 15-аас 20 хүний тав тухтай дулаахан орчин, мэрэгчлийн тогоочийн бэлтгэсэн special menu зэрэг танд хэрэгтэй бүхэн нэг дор байна. Холбогдох утасны дугаар 7288 8088. За ингээд шууд 11 дахь дугаар руу оръё тий. Оо гоё юм байна. Гоё зөөлхөн байна. Хамгийн гол нь зөөлхөн. Миний хувьд яг зөөлхөн би аягүй гоё санагддаг. Edelmeister Gultengui шар ариг. Амны цангаа гарлаа. Ачаадад аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаас сэргийлж эрч хүч нөхөн. Оксо задлаад үз. Манайх ч ойрд бас подкаст эхлүүлсэн байсан тий. Харин тэнийг мэдчихлээ. Тэгээд үгийн зовлон сайн ойлгуулсан гэдэг үү? Тэгээд хүлээгээд байгаа шүү дээ. Тэгээд Таны үед яг аль нэгсэн? Надад бол энэ хамтрагч байгууллагуудад танилцуулах жоо юм байна. тэгээ яг гайгүй. Тэгээд ер нь яваад хар сурччихлээ лээ. За Тэгээд гайгүй цаашдаа гайгүй л гэдэг. Юм эхэлж байгаа болохоор тэгээд жоохон хэцүү л байгаа юм шүү дээ. тэгж байгаа тий. За нэвтрүүлгийг эхлэх үү? За тэгээ. За ингээд 11 дахь дугаар руу оръё. За шилдэг 3 багт үлдчихэд байгаа шүү дээ тий. За түрүүний дасгалын хувьд тэр төрдөд дээр таны хувьд орхон баярыг хараад ер нь юу гэж бодогдов? Гэхдээ ер нь тэгээд шууд гард магна кино бол Ер нь дижсэн тий. Ер нь үндэсний бүхэл шууд орхоогоо хараад за ер нь нэгэл үндэсний бүхчүүд маань иймэрхүү бэлтгэлтэй ойр байдаг болов. За яг тэгэл гард магна кинон дээр гардаг шиг за юу усан бэлтгэл хийгээд одоо ер нь тэгж арай тэгж хийхгүй. Тий ер нь тэгээд барилдаж одоо ч барилдаж эхлэх 20 гаруй жил боллоо. Сүүлийн 20 жил бол одоо город төрөг үлээ. Усан дотор тэгж боддог. За тэгтээ нөгөө нэг усанд ярьсных аль олимпиад төрүүлээ нэг усан сэлэлтийн тамирчин маань голд сэлж ийсэн. Тий чинь миний өмнөх олимпиад орсон дэлгэрэх байх. Гол дээр тухайн чинь яалаа та корона гээд ковид байсан. ковидын үед бүх бассейнууд хаахгүй ажиллахгүй гэдэг. Тэр нь яг олимп болчиход байдаг. Тэгэхээр тэр бас айгүй сон тий. Бүхэлдэн тамирчин олимп бэлдэж хахад нэг бас заалаа онгоолгож өгөөд бэлтгүүлэхгүй. Тухайн бас нэлээ хэцүүс. Яа, тэр бол тэгвэл яг чаргууд бод түүхэл юм тий. Тийм бодсон. болсон. За тэгэхээр тэр тийм болсон байх шүү. За ингээд зарим нэг спортын хувьд бол бас ингээд одоо дэмждэг тусалцаа бас ямар хэрэгтэй байдаг гэж харж байгаа тий. Бүхэлдээ олимп тэнцчихэд байх төртөл. За 70 руу оръё. За цайз эзлэх болчиход байна. Тэр ерөөсөл баг монголчуудын хайр дээр үесээ хийж эхэлсэн. Тэгээ яг нэг түрүү яг тэгэл болсон. За ер нь түрүү яг ярьжсэн цайз эзэлсэн одоо эзэлсэн төрөмгийлсэн гэдгээр бол монголчуудад баг цуснд нь байж байгааг ярьжсэн тий. Цагаан бариулсан ард түмэн шүү дээ тий. Нэг Чингис киноноор гардаг шүү дээ. Баахан шууд зөөж мориороо даваал ордог тий. За энэ хаалгын юучлаа хаач чам. За тэгэл эзлэх юм уу та. За юучлаа хамгийн нөгөө гүйцэтгэсэн хугацаагаараа хамгийн бага нь бол энэ хасагдана гэдэг. Бид яг газрын зураг хардсан гэдгээр даваа талтай болчихсон. Тийм даваа аваад байгаа шүү дээ. Одоо нөгөө баг энэ ханны цаана юу байгаад байгааг мэдэхгүй. Мэдэхгүй шууд харанхуу орж ирээл танилцаал за яах вэ хүүгээл. Тэгээс цаг их гаалт их алдах гэдэг. За солонгосчууд бол их давуу дээрээ давуу гэдэг байгаа шүү дээ.
За би болохоор солонгосчуудыг ер нь тамирчдын хувьд бол их одоо нэг цаанаасаа ер нь их одоо зориулагдсан гэх юм уу их хүчтэй бүрэлдэхүүнтэй байна гэж хараад байгаа. Ер нь энэ 6 тамирчдыг бол магадгүй улс их оронд зохион байгуулж байгаа жоохон бас нэг зохион байгуулсан давуу тал гэдэг юмс байгаад байгаа гэдээ миний хувьд бол энэ орж байгаа бүх тамирчдын жоон тэгж хардаад байгаа. За юу ч гэхлээр энэ за одоогор бол хэдэн килограмм гэдэг нь бол харуулаагүй байж тээ. За тэгвэл нөгөө нэг өмнөх онгоц эзлэх даалгаврыг бас адилтгах юм бол маах бол тэрэн дээр бас сайн орсон шүү дээ. Одоо энэ гарч байгаа шүү. Одоо энэ харагдаж байна тий. За солонгосчууд одоо ингээд үнэхээр бас Солонгос яг юм суулган байхгүй бүгд л яг юм яг үнэхээр одоо энэ нөхдөж л одоо болохгүй. ширийн бүхтэр тийм гэсэн үзнэ гэдэг байгаа шүү дээ. Хизээ явуулаа тааж нэрээ. Одоо бүтсэн өдөр явна. Тэгээд ширийн бүхийн дэлхийн арга шалгалт тэмцээн юм. Манайхан өмнөөс олон удаа оролцож ирсэн юм байлээ. Тэгээд бас түнгүүд эн чинь нөгөө солонгосын үндэсний бүхүү дэлхийн аварга гэж улс орныхын бүх тамирчид үрдэг гэсэн. Тийм байлээ. Тэгээд тэр нь бас баг тамирчдын хамт оролцох гэдэг. Энэ минжаг л барьж авах юм шүү дээ. Чи мундаг аварга хийсэй тэгээд одоо яах юм байгаа ч. Барайл аваад хусч өгнө гэдэг мэгтэй. Тий болгойлгод. Тэнгүүд энэ шиг за магадгүй үндэсний бүх одоо дэлхийн аварга гэж зохиох боломж байгаа юу юм. Тийм шүү. Ер нь бол тэгээд хөгжүүл болох л байх л та. Бас байж болно тийм. Тэгээд хамгийн гол нь наад одоо дээгүрх юугаа сайн хийх хэрэгтэй байх л та. Тэгжиж одоо гадаад оронд яаж таниулах юм те. Тэгээд олимпиад ордгоо спорт орч бас тэр болгон хүмүүс хичээлээд тахыг бодохгүй шүү дээ те. Менежмент сайн хийх юм бол тэгээд бас нэг таниулах тал руугаа те. Одоо ингээ магадгүй Орхон Баяр маань бас энэ нэвтрүүлэг таниулахаараа бас те. Танигдаад үндэсний бүхийг одоо солонгосын бүх шиг дэлхийн аварга гэдэг бас болчихвол. За эхлэх чинь. Чи 80 маяг яаж яхад нэр хөвтүүлээ яач юм. Сандрага төвдөлөө. За газрын зураг харсан багва шууд. Харин тийм ч одоо надад тараал гүйчиж штэ. Хоёр нь гүгээд хоёр нь татаал ивчихсэн. За юу юм мэдэж байна. Тийм. За аюужлын саадыг холдуулж тэргээ түрэх зайг гаргадаг шүү. Тэ би бол тэгж хараад байна. Тийм юм байна. Тэ? Ерөөдөө ачааг нь буулгахгүй л хат тэ. Шууд л за буулгахгүйгээр дийлэхгүй юм шүү. Микро автобус гэдэг түрүүнд дурч яриадсан үгүй юм. Бас тэгээс тэ. Микро автобус ярих нь микрийн нугсан сууж өгсөн санаанд ороо явчихлаа. Та нугсан багтдаг байсан юм уу? Нугсан суугаад кондуктор дуудахаар нь доош суул хөвтөлтэй гэ. Цагтаа гэж гэр. За бас харагдаг. За энэ чой маань кроссфитийн тамирч олсон дээр ажиллаж бас харьцангуй. Бид нөгөө хаалтаа буулгах хэрэгтэй тий. Тийм ба шүү дээ. Нөгөө цайзын хаалгыг буулгаад энэ зодооны хөрөө. Тийм холимгийн. Солонгосчуудын их тамирчдын хувьд бол их би өгөл бүрсэн ч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй бас сайн тамирчтай байна. За юу ч гэлээ. Энэ ч л асуудалгүй болчих юм байна. За энэ эмэгтэй маань кроссфитийн Азийн аварга байна. Тийм. Бас биеийн харахад л амар бас мэдээдтэй шүтлэг хөгжилтэй харагдаад та тийм. За нөгөө хүнд чинь хөдлөж үзэх гэж. За бүгдээрээ очиж байна. За би яртхан дээр. За дөнгөж хуцааглаа 30 секунд. За явах нь уу? За явчих чинь. Энэ хамгийн хоронд ерөөсө бүх таслууданд ийм элсэн дээгүүр явдаг юм байгаа. Элс рүү орохоос өмнө сайн хүчээ авч байгаа л явуулах бол элсэн дээр бас арай зоогдоо тий. Ер нь бодсон чинь тийм биш үү те. Бүгд л элсэн дээр бодсон те. Тэр нөгөө элсэн дээр гүр бид ч нөгөө олимпийн бэлтгэл гарчаад энэ хоошо байгаль нуур дээр бас бэлтгэл хийдэг байсан. Тэр нөгөө өглөөний зарайтай өглөө болгон элсэн дээр хийн. Тэр нөгөө хэмжээ нь ойрхон ирнэ. Яг 1 км гарна л гүйж байгаа юм шиг болно. Тэгэхэд шил вирусоо зоогдоод модоод байна. Ер нь элсэн дээр гүхэр шил баймаар гадаараад мэдэг хаасан шүү дээ. Ном ер нь бадараад. За хаалгын онгоолсон солонгос тамир. Одоо ч бас өгсөхөр бас яад юм аа. Яа чанга байна. Энэ дээшлэх баха. Ийшээ амар хэцүү баг гарах шаардаад байгаа. Авахгүй тэгэл одоо буулгах сураа авах. Буулгаал ачаал буулгах юм байна. За ер нь за харъя те дээш хэцүү хаа. Энэ юуных натных жиринг хийсэн үү хэлээгүй байгаа. Одоогор л хэлээгүй. За бол аваасаа бүр гатсан. Нам зогссон, зайцуус. Одоо л ч багаар зөөх юм байна да. Одоо энэ дээр бас нөгөө багийн тактик гарах юм шүү дээ. Буулгаад буулгаснаа зарим дээшээ гаргаж явах уу яах уу те. Тэг шууд явж байгаа учраас шийдвэрүүд ихээс товхой үдэнд гаргаад явахгүй л те. За энэ нөгөө нэг ихний юун дээр баг 20 кг бахад да нэг юм. За аюужлаа буулгал гэж байна.
За арга бүгдийг нь болох байхад энэ баг. Тэрг нь нэлийн хүнд харагдах юм. Монголын юм харагдаж. За инх тамирын хувьд нэвтрүүлгээс оролцох санал ирсэн үү? Надаа ирээгүй. Тий. Энэ сонсгоно нэлийн эртэл эхэлсэн шиг байлээ. Тэгэхээр ч бас нөгөө олимпийн өмнө болохоор олимпийн өмнө болохоор бас юм сайн мэдгүй л байсан баг. За золбоо хавд. Гүй би одоо ч тэгээ надаас мундаг зөндөө олон сайхан тамирчид. Одоо энэ цагт барилдаж байна. Тэгээд тэрний нэг нь болох одоо манай Орхон баяр дүүмэн бас Монгол орныхоо нэрийг сайхан энэ дэлхийн том дэвжээнд өргөөд явчих. Бас үнэхээр бас гайхалтай Монгол сурч байна тийм. Монгол хүний төсөв төвчээрийг харуулсан. Сайн л мундаг л оролцож гэж бодчих багийн гайхалтай. За Монгол улс ихээсээ илүү бас энэ дээр давхар нөгөө үндэсний спортыг маш сайн одоо нөгөө эхлээд орж ирэхээсээ ойлгохгүй байгаа шүү дээ чинь тийм. Тэр хараал вау тэгэл одоо хүртэл одоо ер нь тэгэл сошиал хаягийг харж байхад хүртэл Орхон баярын инстаграмын хандлт нь хүртэл одоо барыг Марс нэг өмсгөлчнүүд зодог шуудагч ерөөдөө өөр гадны хүн харахад юм жоо ил штэ. Илтэй. Тэгээ би нэг 18 оны Жакартагийн Азийн нааданд тугчаар оролцохгүй юу? Нэг тийм юм. Тэгээд зодог шуудагч хүмүүс малгайгаа өмсөд тогоо гарах. Нөгөө манайхан чинь зүгээр айгу гой хүлээж аваад. Тэгсэн нөгөө гадны нөхдөөж онох нэг юм мандаачтай нөхөр чиг дэсэнд гараад ирсэн шиг ойлгоод байдаг. Тэгээ гадныханд бас сайхан ойлгуулсан байх. Үндснийх нь утас шүү. Тэгээ үндэсний бүхэн спортны юм байдаг гэдгийг ойлгуулж байгаа. За юу вэ? Нөгөө нэг хоосон тэргийг чинь бүр тэргээ барахаа байлаа. Дийлхээ өөлөд ирж гэнэ үгүй ээ. Энэ ланзгар юм баг шиг байна. Ланзгар энэ юу юм бэ? Бүх ачаагаас яаж яхад буулгаагүй юм бэ? Энэ модон юм баг шиг үү тий? Хайрцагтай юм. Бас хардаа. Ивэд шүү дээ. Энэ бол зөв байна. Энэ бол багийн тактик зөв. Нэг төлөвлөлтөөр бол гарахгүй гэж шүү дээ. Гарахгүй байна. За дахиад дээр нь байгаа юм. Нөгөө нь хайрцаг баг шүү дээ. Чи нөө манай зээл 130-ууд нэг дээш уул руу гарч байгаа хүч алдахаар дугундор юм шолоо ивдэг юм яа. Манай школд яваад байна та гэж. Тэгвэл дараа нь монголчууд бас өөрсдөө мэдж байгаа юм. Манай давуу байх гэдэг шүү дээ. Одоо энэ Солонгос Японд одоо нэг тэгж зээл 130 яваад л ухаад байдаг юм байхгүй л бид яаж утсан. Тэгээ манайх шиг уул хадруугаар бүх юм засвал байгаа биз? Тийм л байгаа. За нөгөө 50 кг чинь бүгд буулгаж чинь те. Энэ хөрчил одоо юун дээр ганц хэрэг болсон нөхөр шүү дээ. Юм төрөлтөн дээр те. Тэгсэн. Тэгээд энэ нөгөө Минжээгээд энэ юу чинь сая 7 сард Монгол бас ирсэн барилцсан юм те. Тэгээ 2-3 барилданд барилцсан ш наадах шаа. Энэ Солонгосын нөөг энэ ширийн бүхэн бас амар алдартай одоо топ спортынхоо нэг нь байсан юм байна. Тэгээд одоо болохоор тий Солонгосдоо. Тэгээд одоо бас жоохон нэр хүндээ ерөөхдөө жоохон алдаад юунаас ч бас энэ бас нэг менежмент талаас тэгээд одоо ингээд олон улстай ингээд түгээн дэлгэрүүлж буцаж яах сурталчлах маягаар зөндөө олон залууч наадам бэлтээр бас гараад ирсэн ш наадах шаа. Нэгсэн нэг контент. За юучлээ бүх чингээ болгоцсон одоогор бол яа энд дэхтэй бас нэлийн хүнд байх шиг байна тий. Яж чад илсэн дээр болохоор бас харин зоогдоод өнгөрөхгүй байна тий. Тэг яж чад нарийнхан дуугатаа байгаа шүү дээ. Харин одоо нөгөө өмнөх соёлоодыг харчаад ийм хүү төрсөн юм аа л манайхан ч одоо машинаа төрсөн л гэж байгаа алдчих. Хийгэрээ гэдэг механик дэргүүд асахгүй тий. Бодог байхад хийчлээ гэдэг загнуулаад яг нөгөө хүчин алдуулаад ингээд. Энэ чинь ус ийшээ гарах гэж 5 минут гараа онцоо. За багийн ахлагч нь за бүгд. За энэ тамирчнууд бол чөлөөтийн тамирчин байгаа тий. Харин тийм байлээ. Би бол мэдхгүй л бас тий юун дээр нэг дээр гарч ирсэн. Би ч бас нэг чөлөөт барилдгаа болоод 4-5 жил болсон юм чинь. Тэгэхээр чөлөөт бүхийг бүр багасаа анхны тий анхнаасаа спортын чөлөөт тий 14-т 13 дөрөвт гэсэн. Манай орхоолт ч гэсэн чөлөө зуртай шүү дээ. Бараг шууд ихний спортон тий ямар нэг өөр спортын суурь байхгүйгээр чөлөөтөөс гэсэн байна тий. Энэ дээр нөгөө нэг Японы багт нэг тамирчин маань бас усан сэлтийн тамирчин байна тий. Тэр тамирчны хувьд нэг тамирын хувьд бас тийм тийг сайн мэднэ. Би анх орж ирсэн хараад ч таньсан уусаа яг. Тийм яг надтай ер нь арилцаа яг төрөл 100 м хүрээсэлэхдээ 50 м гэдээ явдаг. Бас. Тэгэхээр хоёрын хувьд хоорондоо өрсөлдөж ирсэн үү? Цагийн хувьд тий. Бид тэрийг хоорондоо л өрсөлдөж байгаагүй. Надаас яг нэлийн өмнө байсан тамирчин. Одоо ер нь бол том тэмцээн дэлхийн аргууд дээр оролцохоо болцсон. Тэгэхээр дээшээ
Дээдлийн үеийн Ахмадын. Сүүл нөгөө юуг нь харж хахад сүүлийн олимпиад марыг Токио. Тийм Токиогийн олимпиадад оролцсон. Миний хувьд л яг нэг тэмцээнд л орж байгаа. Гэхдээ ер нь л бас аюу царайлаг тэгэл тэр утгаар нь бас ер нь мэддэг л байсан аюу мундаг. Сонсож байгаа хэ аюу царайлаг гэх. Маа инх тамирсаа Парисын олимпиад бас нэлээд шуугуулсан шүү дээ. Ямар царайлаг сэлгэж хаанаас гараад ирв гэдэг. Тэнгүүд нөгөө нэг Японы тэр сэлгчтэй тэр одоо Токиогийн олимпийн тамирчны сэлэлтийн нөгөө цагийн юу байгаа шүү дээ. Хугацааны хувьд хоёрын хувьд хэр зөрүүтэй вэ? Би яг тэр олимпийн цагийн сайн мэдгүй. Тэр нэг 47-48 секундын хооронд аж магадгүй. Сүүлд манай тамирын чинь олимпиад үзүүлсэн цаг нь хэд байлаа? 50 секунд 49-нд бол 2 секундын л зөрүүтэй л гэсэн. Сүүлд Парис олимпиад чинь төрүүлдэг нь 46 или 47 секунд байсан тийм. Тийм 46 секунд. Тэр бол тэр галзаа бас 2-3 секундын зөрүүтэй. Тэгээд яаж тэр чинь аюулгүй олон хийд гардаг юм дээ шүү дээ. Бараг 11 гараа 150-ад бараг хүмүүс байгаа шүү дээ. Яг бүтээц тэр үл амар. За эн чинь юу 180 кг. 180 кг-нд 2 хүүхэн ч өстой. Юу ч болов юм шиг чирэл хараад ирлээ. Хаалга зөх шүү дээ. Нэг тийм бичлэг явуулсан шүү дээ. Зогч байгаа. Тэгэхээр хаалга онгохгүй юм шүү байна. Солонгосын нөө ландгаар аврагал зогхон дээр наадах нэг нөхөртэй зог. Одоо энийг болж байгааг бол манайх Япон хоёр ерөөс юу ч үзээгүй. Тийм шууд харанхуй орж гэдэг шүү дээ. Манай эдмон бол бас хаана ямар нөгөө нэг төхөөрөмж байгаа гэдгийг бас газрын зураг дээр харцсан болохоор бас гоё жигд салж ажиллаад байна тийм. Тэгээд бас хийж харуулж байгаа баха. За нөгөө нэг гаргаад ирсэн ачаага бүгдийг ачиж байна. За бас замбрааг ачвал бас багтахгүй шинжтэй. Тийм харагдаад байна уу. За нөгөө 180 кг-тэй за вагаараа барайл алхлаа та. Уг нь хаалга онгоцсон байсан юм тест. Өөр бас давхар хаалга юм тий. Тийм ээ. Би зохиж ливдэх юм шүү. Тийм ээ. Гэхдээ ийм хаалга харчаад бас эвдэнэ гэдгийг газрын зураг дээр хийцсэн байсан юм байна. Тийм л юм байлгүй. Тэгээс онгоолгож гэсэн юу юуг ороод багаараа юм барайл эвдэдэн гэдэг ч юм сайн юм тий. Газрын зураг дээр магадгүй онгоох юм уу? Бүр цөм зөхөж орох гэдэг юм байна та. За нэлээд цуццаар идэж байна бас тий. Нэг За 3 ийм мод хэрэгэл болох нь дээр дараагийнхны агшлахаарыг бол олцдоо байна. Навцээ. За юучлаа хаалга онгойлгочлаа. За хаалга онгойлгоод дуусчих юм байна. Бүх булгасан ачаага. Одоо оруулах хэрэгээ оруулсан гутаа буцаад хаалга хаах баха. За ухрааж байна. Жохон хөдөлгөөд. За түлхсэн. Дахиад дээшээ гардаг юм байвал. Тэг шалт юм буцааж дээшээ гарахгүй тий. За болоо юм өргөлөө тэр. За тийхвэлгүй дээ энэ ч бас нэг нөгөө нэг юм байхгүй юм чинь. Маний авралахгүй болоо ч одоо. За тэгэхээр нөгөө нэг урд нь бас нэг юм хоёр нь гарах байж тий. Тийм байна. За яг цаг алдчихлээвэл манайх нь цай. Дараа. За энийг чинь за энийг хийх баха. Ямар усны тэрэг үш наа чи тэрээс ганцхан чи өргөдлөгчдөг гэдэг. Нилээ хойшлуулж ажил амар багаар төлөхгүй. Энэ урт учраас тавуулаа ир зогсож байгаад бас ингэж зэрэг хөдлөж болох юм тий. Хоёр нь биш. Тэр хоёр нь ингэж зөрж татчихаар тавуулаа ирэл. За гуруулаа ирлээ. Хугацаа алдчихлаа. Анханасаа тавуулаа шүү дээ шууд. Хөдлөхгүй хаа. Яваад байна. Манайхын нэг сурамгай авах уу. Манайхын нэг жижигхэн нөгөө нэг портер жижигхэн манайхаж хашаа хоророогаа юм хүм оруулах гэж бани оруулах гэж алаа шүү дээ. Нүүрс мөрсөө уулах гэж. Зүгээр л чирчээл идэг шүү дээ. Чирээл төлхөөл. За маань их тамирын хувьд усан сэлэлтийн бэлтгэлийг угаасаа байна гэдэг. Хажуугаар нь өөр бие хүчний бэлтгэл юу хийдгүү? Ер нь бол усан спортын ер нь бол фитнес, кроссфит тал руугаа гэхээс ер нь бол арай өөр гэдэг. Арай өөр. Яг одоо зөвхөн яг одоо усны гол нь талбай байдаг учраас тэгэл янз бүрийн удаан хугацааны биш биднийх ер нь бол баг спринт гэж явдаг учраас. Бас нөгөө уралдаж байгаа зайны хувьд зайнууд нь өсрөл минутаас 2 минутын хооронд. Тэгэхээр тэр нөгөө богино зайд чинь шууд булчинлаг том байх юм бол эсрэхгүй. Тийм. Гэтэ бид нар яг булчинтай гэхээс илүү эсэргүүцлээ багасгахын тулд ер нь бол хөөрэ бэлтгэл илүү хийдэг гэсэн. Бас.
Тэр хөөрэ бэлтгэлийн үед ингээл чарга марга түрээд юм татах уу? Ер нь хийх нь баг. Гэтэ ер нь бол хийнэ энэ зандаа тий. Тэгэхээр нөгөө нэг тэрийгэ тэмцээнд бэлдэж байгаа үедээ хостуулж хийх үү эсвэл тусад нь салгаж хийдэг үү? Одоо хослуулж байна. Усны бэлтгэлийн бол ер нь бол нэг өдөр таслах юм бол 2-3 хоног бэлтгэл алдсантай адилхан болчихдог байхгүй. Тийм ээ. Тэр ер нь нэг таслахгүй байх л хамгийн чухал. За золбоо харцгын маань үед хэр сайн сэлэх үү та? Би чинь бас гайгүй сэлчтэй шүү дээ. Бид чинь нөгөө бэлтгэл сургалт хийгээд нөгөө манай одгорл өгш маань бид тийм нөгөө штанг гэж хатуурчна гэдэг бассейн хийгээд гэсэн. Тэгээ ерөөд нь яг анхан шатны нэг мэлхий сэлт өрөөр даалгах сэлтэр бол гайгүй сэлчтэй. Гэтэ өнөх сэлдэг хүний яаж боллоо. Ямар өнөө сэлгээд. Мэржүүний яжид бас арай сэлэхгүй гэж. Тий. Тэр нөгөө нэг Эрдэнтийн юунд бас нэг юу бэлтгэл сургалт гардаг те. Энд бас их сэлдэгээ сонсогч байсан. Өө чи бол жоохон үлдсэн юм шүү дээ. Хүрдгүй дуусгач. Замаа янзлах юм. За юу вэ? За одоо нөгөө элсийг шууд замаас хөрөлж эхэлж байна те. Та гацчаад байгаа нь манайд. Тийм байна. Уул нэг 5-6 метрийн бол хүрчих юм шүү дээ. Ихний хөдлөх хэлцэн те. Тий. За тэгээ метрийн нас заагаад гэсэн. Дуугийн дагуулах юм, 2 дуугийн дагуулах юм. Тийм шүү. Мөтөө оруулж бас магадгүй те. Яа. Давуулах хэрэгтэй гэж дээ. Юун дээр тэгэлж юм? Тэр нэг уусаа тэрийг давуулж яж банцанд давуулж яж гаргаж ижил. Банцын нөгөө талд тавьж иж тэгэл болох шүү дээ. Нэг нь очиод. Энийг л аваар ингэж тавьсан байна. Яг тэрийг мэдхгүй байгаа усаад байна шүү дээ. Наач амьдралын ухаан байхгүй тэр. Банзын олдуулаад. Тэгээ хүн жинтэйгээр тэр дугууных нь тэн дээр очиод дээр нь гараад өсрүүл бас тавх болоо гэж тэр. Урдтал нь гар зогсож байгаа дөө. Банзан дээр нэшээ дөө. Бас байж болно. Банзын жоохон доошлуулаад эзэн дээр байгаа юм чи тэ. Яг төгсгөлд ийм саад тавьсан бас энэ бас сонирхолтой юм байна. За зургуулаа нэг хүчийг зэрэг гаргаад. Ер нь жингээ тэнд буулгаад энэ давуусаа дараал юу ийс зөвөл зүгээр юм уу? За болчихлоо. Ингээд дууссан. За эдэн энэ. 16-50. 16-50. За тэгээд бас яа. Ачаа болчлоо гэж дээ. Тэнд дуусаагүй. Одоо нэг хаалга малгай авах юм болоо. Одоо яах гээд байна? Ах хэвээр бүр алга. Энийг буцааж тах өөрсдөө татах. Нөгөө хаалга авах юм байна. За хаалган тэгэхээр нэлийн хүнд байх гээд байна тийм. За эхлээ буулахад бол нэг тамирч маань буулгацсан шүү дээ. Дээрээсээ бод унтж байгаа болохоор ч тийм. Яа энэ ч бас нэлийн бэлгээдээ хүнд харагдчих ч вэ. Энийг бөмбөгнүүд нас хийж байгаа. Яг хэцүүс. Үлгөө тавьцах. За бас 880 кг. За тэгээ нөгөө багаараа хүндж байгаа учраас бас зэрэг ажиллах их чухал тий. Тий хүчээ зөв хуваарлаад. Гэтэ хойшлуулахтай арай дэрдэг юм. Тий арай юу яа. Кино кафе төрсөн өдөр шинжил тэмдэглэлт баяр хурал уулзалт болон бүх төрлийн ивент арга хэмжээг зохион байгуулж байна. Та манайд ирснээр өөрийн хүссэн киногоо найзуудтайгаа үзэх, stand-up comedy үзэн хамтдаа тоглож, гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлээрэй. Тэмдэглэлт үйл явдалд төгс тохиромжтой 15-аас 20 хүний тав тухтай дулаахан орчин, мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн special menu зэрэг танд хэрэгтэй бүхэн нэг дор байна. Холбогдох утасны дугаар 7288 8088. Оксо задлаад үз. Яваад эхэлчихлээ шүү дээ. Яа. Яа энэ шалгуурын үед бол бас нөгөө нэг солонгосын өөрсдийн өв уламжлалыг бас харуулж байгаа шүү дээ. Нөгөө тэр үеийн цайз мэйз. За хойшлоод байрлал зүг болгож зэрэг татсан чинь бас хөнгөн татж байгаа гэж байна. Тэрүүний нөгөө юм төрдөг дээр бас тэгжээс тэ нэг жоохон ядраад ирэхлэн гол нөгөө хоёрт нэрж байгаа ачаал 8 нэмэгж ийн гэдэг шиг. Тийм тий. Тэгэл яг л зэрэгэл өгчөө өөрлөх нь бол дорхноо гараад ирэх юм шүү. Яа. Нэг нь хөл алдаал шалтраад онцоход тэгэл физикээрээ онцгол дахиад эхлэнээс нь. Тэгээ энэ ч яжаад элсэн дээр хүч гаргана гэдэг чинь яа. Энэ олс татлуулт хоёр дээр нь татчихсан мэт дээ. Олс татлуулт. Шил мэл байвар мод. Тэгээ энэ чинь нөгөө хүнд чинь төрцсөн хүмүүс бас зэрэг татна гэдэг. Тэгэл яах чарах бас. Яа. За ингэ дуусчих байгаа л тийм ээ. Түрүү чи 16:50 тэр лөө. Тэрнээс 1 минут дотор татчих юм байна тий. Аваас. Сайн.
За эдгээр чинь бас нөгөө нэг газрын зураг авцсан давуутай хэлсэн баг. За бусад нөгөө баг маань яад юм бэ? Харин яа тэр Солонгос төрүүлсэн юм чи тэгвэл одоо Япон орж ирэх юм болоо тий. Бас тий 2-3. За ажлаа бас багаараа өнгөр тултлаа. Бэлтжийн хөгжлөс ланцаараа шүү. Хаалан дээр гацсныг бусдаар бол ер нь гайгүй явчлаа тий. Ер нь зогсолтгүй явлаа тий. Нэг асуудал гарсан шүү Тий. дээ. Бүтэн жил ашиглах хүчээ гаргаад дуусчлаа шүү гэж. Одоо чинь жишээ шалгаж аргуудаа нэг үзэл тэгээд дуусчих байна тий. Тэг хаа бас аврагын төлөө хэдэн сөрөл үүдэх юм бол мэдхгүй байгаа тий. За Солонгос бол энэ тэмцээн дээр бол төрүүлнэ гэдэг бол ер нь давуунч байсан, тамирчтай хувьд харсан ч гэсэн манайхан бол их сайн байгаа. За тэгээд Япон, Монгол хоёрын хувьд бол Монголын баг тамирчтай насны хувьд ч гэсэн тамирчтай хувьд ч гэсэн ер нь илүү гэж бас би бас хараад байгаа. Манай хоёрын хувьд бол бас баг тамирчтай тий. Энд ч амархан моч тийм шүү дээ яхаа. Тэгж байгаа л да энэ том. За манай үзэгчд маань бас дараа 7 хоногт явах бас золбоо харцгын маань юу үзүүл бас гарч ирнэ тий. За монголчууд. За ялвэ. Одоо маахан бүгд За одоо serious mode руу жоо урагшлж байгаа да. жоо нэгт. За шууд орж ирэл. За. Орхон баяр. За шууд. Нэгт замаа орхон мөн нэлээд л нэгт. За шууд Одоо тэр чинь нэг map байхгүй харанхуй байна шүү дээ. Харанхуй хаана юу байгааг нь мэдэхгүй. Тэгээд гол нь бас цаанаас нь яаж зарлах юм бол өгөх те. За юужлаа ингэ шүүгээд. Одоо манайхан ч бол шууд харанхуй орж ирж байгаа шүү дээ. Хараал нэг цайзд орж ирээл Яахаа мэдэхгүй. хаалга үдэж буулахаа мэдэхгүй юм чинь. Иргэн тойрны арал уус ингээ амар ажиглах нь аргагүй юм байна уусаа бүр санаа зовж шүү дээ. Манайхаас угаасаа нэг За яг нэг төрөний Яг л ярьдгаа яа чи те. манайхаа чи эзэлж явцсан энэ хаалга буулгахад л жоохон хэцүү байгаа. Тийм. Хаалга хаахад дандаа нээлттэй ярих чинь. Эзэлчээ зүгээр хаа. Анхан ороо гэдэг. Тэрс тийм шүү. Тэрэн дээрээс ч хуцаа алж магадгүй юм те. Хамгийн хэцүү тэр манайхаа юм. Хэцүү бол асуудалгүй. Манайхаас хин дэше олсроо явах юм гэж бодож байна. Манай энэ цирк чинь амар хөдлөлт болох тийм. Тэгээ тэрийг онгойлго гэдгийг бас цаанаас хэлэх болов яах бол те. Яа тэнийг одоо Тэрийг гарахгүй байна. За манай орхон мөн л юм. За манай тав гэчэр маань шууд олсон дээр гэж байна уу? тийм шүү. За мэдээж. Даач шүү тий. За манайхан ямар ч ойлгоцсон байна л да. За ачаа буулгах дээр шууд Тэр нь зөв баха. Зөв. Манайх чинь шууд явсангүй шүү дээ ингээд хугацаа алдсан үү тэр тий. Солонгос чи ачаатайгаа зөвгөд цаг алдаа. тэгсэн шүү дээ. Нэг төрж үзстэй. Аа. Манай орхон уулын дээш явах юм бол наад энэ юутай эсэж юм бол одоо Сив. тий наадын бэлтгэл бол 300 200 гаруй гэж чинь ингээд Яа. шаарч байгаа юм шиг татсан шүү дээ. Тэр энэ одоо нэг 40 50 логоос дээ. Тэгээ эн чинь 20 л. Тий. 20 л логч. Ма зэг чи яалч бас мэрэгжлийн онцлогоо хөрүүлээд гарч байна. За гээс хурдан буцаж. Дөрөвнөх чи яалаа 30 секундэд хаалгаа болгосон. Оо за манайх бол ургаа авч чи яаж чсэн. Слогсыг бол тоогол юм байна. Нөгөө айл үжи нөгөө нэг том хайр цэмэрсээ шууд буулгацсан ба шүү дээ. Нөгөөд чинь буулгаагүй Манай төрж аяг хөрвөлж байна. Нөгөө түрүүний слогсыг аврах чинь ганцаараа өргөж чинь мундаг өргөж манай ийг хөрвөлж ганцаараа тоос хийж өргөцсөн юм шүү дээ тий. Тийм ээ. Хойно ганцаархан өргөцсөн явж байгаа шүү дээ. Аа. Мэдгүй энэ түрүүнийхээ харагдаагүй те. Харагдав. За маахан бол юу маагаад тэгэл ойртуулаад тавьчих шиг байлаа те. За одоо нөгөө нэг Тэгтээ бас яг юм зураг 6 мод өгсөн шүү тий. За нэг хүчтэй энерги зэрэг дэше гарч. тэгвэл За урдталтаа маний урлах бол манайхан тооцвол тооцоолохгүй явчлаа те. За гайг байгаа. Хэлсэн дээр юм байна. Жолоолгон дээр нэг хүн байсан бол. Урд нь нөгөө манай орхон мань баг өргөөд ингээд алгацсан бол. Төрөний нөгөө нэг юун дээр тойрж алгадаг шиг. За явжлаа тэр. Аа хоёр нь за. Өө чи дөрүүлээд хүрсэн явж байгаа юм шүү дээ. Тийм дээ. Өө зү.
илүүргээ хийчих юм шүү байна. Манайх чи ер нь тэгэл тэмцээн урланд явж байгаа чинь Японоос улсын чинь будааны хүүхдүүдийг ярдна л гэж ярьдэн шүү дээ. Цаанаасаа нэг ер нь хэлдэг те. Будааны хүүхдүүд хоёрдох багш нар ч гэсэн те. Ярны өвчээр бол монголчууд илүү л дээ. Сонсчлоос гомдож байгаа одоо би чинь үндснийхээ юм чи тавар ярьж. За хугацааг харуулж байна. Бас 6. Өө тийм байна хугацаа алдсан. явж явж байгаа юм гэхдээ. Юун дээр ингэж хугацаа алдчихж байгаа юм бол. За яг нөгөө магадгүй бас хаана яах ихээ Тийм тийг жоохон ярьж байгаа болохоор бас те. юунаас хасцсан юм шиг байна те энэ чи зураг авалтнаас нь. За дууг нь хүртэлдүүлэх чинь. За бас багтахгүй байгаа даа те. Зургуул болохоор. Орхон мань юу гэж харлаад байна. Ямар ч сан 10 1 минутын хоцрогдолтой яваад байгаа шүү. Энэ ч нөө энд завсраа нээх юм ба шүү дээ. Юу вэ? Хоёулхан дүрч юм уу? Гурлаа юу? За бүгд ирж төрөхгүй бол. За ямар ч гацхаарг болж тээ. Урд нь чиглүүлчихлээ шүү дээ. Хаалгаа ивгэн цан тий. Хаалгаа ивдэг үг гэнт сая саналаа. За сарахгүй юм чинь шууд орж ирж байгаа болохоор яг л яаж юм те. Гэнт хаалгаа онголохоо мартаад манай хэд байна. За тэр орон сая харсан баг эдээс өрөө маань шууд ачаага хийж хэлж чинь те. Бас. За алдахгүй нэг харьцаа гарах байгаа. Цааш. За наад юу тулах нь гайгуугаа. Тулах баха. Бас. Зөө. Гэтэ хүч бас гарах уу гэдэг те. Манайх ч юм эвдэхтэй уулна гаргуун төштэй. Гаргаад те. Тий тэр. Юу хоёр зохиол эвдээ шүү дээ. Стокс ч тэгээд За арай л өөрөө шүү дээ. Нэг өргөлөх баг өөрөө ингэ яваа. Харсан бол эвдэхтэй байл. Өөрөө наа хаалгадаг ханс. Бэрцэн. За хаалгаа ачаанаа буцааж ирээ. Хань эвдэлтэн дээр угаас асуудалгүй гоос тий. Бас энийг оруулж тавих инг хэрэг байсан болоо да. За манайга аширлаж байгаа шиг юм те. Юм аа за орлоо тавьчих. Манай ази ярьж штий. Байнгын эвдэж хаалгаа ордог хүн шиг амархан сурцсан гэж. Тэгэл хэлээ. Эсвэл бүрэн дээр заавал ачаага буцааж хийчихэд хаалгаар гармаа гэсэн болов. Магтуулах тий. Тэгвэл юу яаж чам түрүү яаж тулдаг дээр яаж чам бол За манай хоёр эмхтэй маань бол 50 гэлэр юм бол юу ч болоо юм шиг даваад айчих. нөө тэгж юм. Чи аргагүй хүүхэд байхдаа чи бид одоо устаа нослож өссөн хүүхэд аргагүй шүү дээ. За солонгосын багууд бол манайха яг л нөгөө байснаар нь өрөөд хийж чинь те бас. Маа орхон маань яаж зүгээр нэг нэгээрээ саваад байна уу аа. Тэг. Хэлстэй ойрхон байгаа л да. За болрлоо. Энэ эснээс босоодох юм а тий. Тэгж байна. Тийм зөв шүү. Зөв. Сая зөв шүү. За орхоо өөрөө очих нь. За ирчээр нь түрээ гаргачихъя гэж. За нэг явсан дээр одоо тэгэл яваад даасах. За элс рүү орцсон. За залах хүн маань. Орхоос гоё. Гэтэ урдаас нь өргөө явсан бол орхоо илүү хүч гарах болов. Уртын дуурал жоохон хөндрүүлж юм тий. Тийм дургуг ингэж яхаар. Гэтэ нөгөө гараад 2 сарамж бас л баг шүү дээ манай орхоо гэж бас л. Уяач уу. Маргаан зогс дууссан бодсон юм шүү дээ. Тийм биш үү сая. Энэ дээр алдчихлаа шүү дээ. Энийг хэлээгүй нэ. Тий сая бүгд сая ирчээр нь явчихаар явсан юм дээр зогсчлаа шүү дээ. Энэ илүү юм их хилстэй газар байсан юм байна л та. Сая шууд явчихаар байсан. Бүгд хайчаад жоох хэцээсэн гинэ ингэж. За маа орхоо маань. За дуугу төрөхөр илүү явна гэж үзээд байгаа юм те. За бас тэгж байна. Нэг хөргөн маш дуугийн дээш татчихээн. Тэгээ төржихаас татах нь илүү хүч гаргана шүү дээ. Янз. Түрмөөс тэр модон дээр очихоор бас дугуун дээр гарчихвал бас арай амар юм байна те. За маа Монголын тамирчин маань за дөрөв тамирчин маань бүгд дугуун дээр очсон. За хугацааны хувьд бол одоо байна. Гэтэ жоохон удаа. жоохон далиицсан байна тий. Модон тэнд аваад байдаг. Тэр манайх тэр юу замлаа хазаацсан байсан. Юун дээр жоох алдчихлаа нөө. Дүнгэж хаалга руу ороод болчлоо гэж ойлгоо тий. Ирчийн алдааг жоохон төрцсөн бол тий. Тэр юм бол сайн тайлбарлал байна. Гоё. Одоо энэ дээр л одоо хам өгч байгаа л. Заавал 2 дугуйг нь давал тий. буцаж чиглүүлэх юм ба шүү дээ.
Өө гэрч шүү дээ. Тооцоо гол нь тооцоосоо. Гэрэл асна шүү дээ. Яа давцсан баха. Гарлаа. Яа барин дорс. Яа за. Оо за. Очиж тоосгоо янзи. Янзэ. Ямар ч аврагт л үлдэх тодорхой. Нөгөө солонгос хаалгаа. Өө хаалгаа өгөө штэ. Оо хаа. Хаалгаа. Гэхдээ эндих чинь. Гүү хаалгаа штэ. Тий минутанд одоо манайх Одоо цагийн сонгох 17 минут хэд. Эднийх чинь энээс сунгах яасан гэхэр чинь. За одоо эн чинь манай хамгийн хүн дасгал болчиход байгаа шүү дээ ер нь. Хаалгаа ойлгохгүй байна. За юучлаа харцсан. Арай 50 байна те. Тэгэхээр яг одоо л ойлгоо. Бас амьсгаа амар хүн сонсогдож байна. Эдгээр яг амьсгаа сая хамаг юмагаар тэгээд дууснаж ойлгоод яах ч шиг байна. Манай 1 минутанд явчихна уу? Гэтэ саяны гаргадаг цаг чинь яг энэ тэрэг оруулсан цаг уу? Тийм байна. За юучлаа одоо бол манайх нараа. Ухааны даа ухааны. Муудчаад байгаа юм шүү дээ манай чи. Муудчаад байгаа шүү дээ гэдэг. За маа орхон маа. За гар нилээн бүгд цаа. Хөдлөхгүй шүү дээ. За гол нь зэрэг хүч гарах хэрэгтэй. Maaхан маа нэг нь буруугаар зогсчоод одоо нөгөө багийн ахлагч маань зэрэг командлаад бас те өдөртөхгүй бол тэр за энэ зөв шүү. Яа тэ харахгүй багч. Хаалгаар зогс. Үй тэр модыг авах байсан юм. Тэр мод гүшүүд байгаа юм шүү. Модыг авах байсан юм шүү. нэг нөхрөө мод дөрвөлж мод тэгээс тэргээ буцааж авах хэрэгтэй. Хустай юм шүү шүү. За баларлаа. За харж байна. Тэн зөв яг хөдлөхгүй бол тэгэлж гэнэ үгүй хараад. Тэгэлж гэнэ үү? Үгүй айгуу тагш. тэглэг байна. Яаж яагаад бүгд ядралттай болохоор. За ямар. За. Тэр чи яадаг бол тоо. Тийм. Яг яахгүй ойлголцохгүй нэ. Ойлголцохгүй байна. Тэр. За маань жоохон үл ойлголцол үүсээд. Яа, за нэлийн зодсон нийл үлдээ тэ. Ядарсан байгаад байдаг ахаа хүн дөмөр үлэх гэдэг шүү дээ. За баларсан. За тэгж байна. Яг маахаа жоохон үл ойлголцсон. Бүгд ядарсан нөгөө самгардсан байсан учраас за яах чаргагүй хэлснээр нь хийл гэж байна тийм. Тэгж. Тийм хүнд. За тэнгууд тэр хүн жингийн ашиглаад доошоо буулгаад. За энэ чи яадаг бол тоо. За харин энэ маань Одоо яг гүүх юм баг та. хаях гадлах шиг байна доошоо. Тэнгүүтээ цал унах хол үүдээ тэр чинь. Яа тийм бол. Яг тэрэн дээр 180 физиктэй жоохон таарахгүй байсан болохоор жоохгүй байгаа тийм шиг. Оо штэ. Игор чи физиктэй мундаг байсан юм уу? ухааны штэ. За зөв хүмүүс юм аа. Өөр. Одоо хөдөлгөөн дэше өргөцсөн бол одоо татгал арай өөр штэ. Тийм. Хөдөлгөж чадахгүйсэн хаалга маань. За манай энэ цирк шиг яриа хөнгөдөд багш шогоо. Чин тэр арай агаар дээр байгаад шүү. Яа, тэгээ дахиад татчих. За. Яа, гой заавархаа. Орхоо ер нь биеийн жиг хийд юм бэ одоо. Цааш нь 125 байх. Илүү юм байхгүй л тий. За юучлээ талд нь авч дэрсэн. За илүү ээ. За одоо дуусах шүлэн. Одоо хөнгөж тий. Гэс дуусах та. Орхооч бас үсрээл зүгдэгэд бас багаад л татчихэд юм аа. Яа. Бай за хурд ажиллаад. Яа, за орхон байл. Чи гац бие хүүч төсвөр төвчээр гэхээс илүү бас чи толгой ажиллах юм яваад байна тий. Энэ дээр бол үнээр харагдлаа шүү. Бас даалгах нэр цайд. Цаг юу? Дууссан уу? Цаг юу болсон? За дууссан. Яана. За цаг. Яа, за нилээ. Төгшүүртэл дуусглаа да манай. За цаг нилээ хойшлсон баха.
Солонгоч 1 минутын дотор хаагаад идсэн шүү дээ. Тэгсэн. Сойрны 30-40 секундын өмнө байсан. Яг өмнөх таалах тэр. Японочууд яах вэ энэ дээр? Хань яадаг. Солонгосын бол ард орцох тий. Солонгосын бол бат ард орчлаа. Ягаад ч яасан. Наач ясна гоё санаа шүү дээ. Физикийн багш нь ямарчсан ингэ өргөлийг магтахаар л боллоо доо наачаа. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Эхлэхийн өмнө хэдүүлээ хамтрагч байгууллагуудаа танилцуулъя те. 160 жилийн түүхтэй герман технологиор Польш чанар Гүлтингүү гэдгээрээ цор ганц Пибага Эдлмайстерийн хамт олондоо маш их баярлалаа. За нөгөө хамтрагч маань болохоор магнезиум 400 Б-ийн комплекс. Та булчин зангирах, булчин өвдөх, ядрах, толгоо өвдөх, эрдэс дутагдах үедээ эрцээ нөхөж магни 400 Б комплексыг хэрэглээрэй. Мөн кино сонирхчдоо дуулгахад 1000 гаруй киноны сонголттой Showbox. Өмнөх дугаар болон дараа дараагийн дугаараа Showbox-ийн YouTube сувгаа дагаад үзэхээ мартаваа. Боксоо задлаад үз. За юу ч татсан байсан хаалганы юу бол үнээр бусдтай сэтгэхэргүй. Яа за. Ахта за юу ч баяр үргэлээ те. Цаг нь хараа одоо. Манай цагийг хараасангүй тий. Сүүлд нь л нэг үснийг харуулах юм. Яа, энэ ч одоо тэр чинь. Тэр нь жоохон ард нь Ямар муухай юу вэ? Юун дээр ирч вэ те. За юу ч лээ хоёроо гурлаа хараа тэр үе тэмдэглэв. Тэглээ юу тий. Тийшээ давснаар нь ойлгоод тий. Хаалга хаагаагүйгээр нь би ч маргал дуусчлаа гэл ингэсэн чи юу вэ? Хаалга хаана. тэгэл тэр сүүлийн даалгавар хүртэл тэр map юу их мэдчихсэн багтай адилхан явж байна. Одоо Япончууд яс нэлийн бодолж магадгүй гэж бодоо. Тийм, Японы хувьд бол бас харанхуй орж ирж байгаа шүү дээ. За орж ирсэн. Тэмчлийн реакшн бас л үү аа. халдсан нөхөр чинь юуны нөхөр үү? Холимог. Оо тийм үү. Японыхоо UFC-д хамгийн анх орж тулцсан тамирчин юм л. Аазтай хамгийн их ялтай гэсэн үг юм байна. Нилийн олон тийм тулаанаас. Тэгэхээр насны хувьд бол одоо Ахмад тамирчин л доо. 44. Энэ наадлын хүн ч бас тийм ээ тий. Тэр үстэй. Тий, нөгөө бейсболын тамирчин уу? Тийм бас мундаг юм аа. 44-тэй ч таах юм. Ингэж л хөгшрөөл. Энэ хүний насан дээр очихгүй тодорхойгүй гэдэг шиг. Эндээ гамтаа авахгүй тэгээд энэ бүх эмэгтэй царайны урал аягүй сайн тий. Энд чинь болохоор одоо эд байгаа бас тамирчин юм л шүү дээ. Чөлөөтийн бас мундаг юм л дээ. Тэгээ одоо жодогийн дэлхийн Хашимото байна тий. Энэ цагаан бас манахтай адилхан юм сэтгэж байна тий. Энэ өөрийн төрөний миний эд тамираас суугаад байдаг. Усан сэлтэн тамирчин тий. Тэр улаан толгойд ч юуны нөхрөө хүүхэн. Тэр чөлөөт. Биш ээ. Тулаанч холимгийн тулаанч. Тэр эмэгтэй юу? Тий, холимгийн тулаанч. Загаалч шоу мэд хүчтэй. Сап. Тэжлээ. Айл алийг гусна гэдэг л бодолтой эхэлж байна тий. За яаж хүмүүсээ хуурилсан бэ гэдэг нь бас их сонирхолтой байна тий. Маань нэг жудаач эрэхтэй дэше олсрог гэлс гарах бах тий. Тийх бах тий. За одоо энэ нөгөө нэг сэлтийн тамирчин байгаа шиг хэрвээ инх тамир байсан бол энэ дээр чи аль юун дээр ажиллах уу? Одоо багийн хуурил заа шууд дэше гарч байна тий. Энэ ачаал болох. Ачаал болоод энэ мод зоднуудаа алдуулаад. Тий. Яг ийм амар хурд шаардсан шиг хүч шаардсан шиг дундуур нь ивэн болсон юм даа л их баг. Тэр шууд солонгос шиг явахгүй нэг жоохон түрээтэхгүй. Манай школоор явчихлаа шүү. Тэгж шууд 3 буулгач тий. Тэгээ төрөний нөгөө нэг орхогийн гарс сайтай гэдэг дээрээ сууд та орхон баяр арслантад их ер нь хэдүүдээ барилдсан тий. Би ерөөс сүүлийн дөрөс таараагүй. Сумын зам бахад нь 8 арслан болдог жилийн нэг барилдчихдаг. Тэрнээс ч ерөөс таараа хүртээ. Тийм үү? Тий. Тэгвэл барилга нэлээ юу? Тий. Хоорондоо таараг бодож байна тий.
Орхогийн амжилтууд би уншиж байгаад орхоо чинь аймгийн хурц арслан болоод тэр жилээ шууд аймагт хэд хоног нөө хурц арслалтайгаа барилдаад тийм 2 3 хоногт наадам шууд барилдаад усан начин болсон. усан начин болж өстэй. Японч жоохон цаг алдчих шүү. Тал ачаагаа буулгаад төрөх гэж үзээд. За юу ч лээд. Одоо бүгдийг л буулгая гэж ах шиг. Сайн нэг төрж үзсэн те. Тэнийг төрж үзсэн. Тэгээ явсан. За янз. Монгол ухаан гэдэг ч бас байгаа штэ. Манай хүмүүс тэгтээ бас амар ажиллаа те. Тэр хаалган дээр л тэгсэн болохоос нөгөө газрын зураг харцсан. Солонгосчууд шийдэж. За энэ хэд маань бас жоохон замбраагүй ажилладаг шиг харагдаад байна. Замбраагүй л үйлдэл маань хацсан штэ. Хүчил их гаргаж ивэл эдгээр чинь буцаад ачаад түрээд оруулна гэдгийг бас тооцоолохгүй байна те. Оруулна тэр мө банцыг давуулж нөгөөдхөө төрж гаргах гэдэг чинь хамгийн асуудал шүү дээ. Хиндэл ер нь л хүчил гаргаад манайхын юм бол хуваагаар 2-3-аараа ээлжлээ дамнаа явцсан шүү дээ. Энд чинь нэг нэгээрээ түрээд чирээд цаг юу болж байна манайд. Хамгийн сүүлийн хаалга өргөдөг бол бас ланзгар юм шүү те. Нэг баг-багаар хийж болохгүй. Эдгээр бол яг тэрийг нэг чадахгүй бол тэгэл цаг гацаад тэгж जैन те. ингээд байхгүй болох нь шүү дээ. Нам хацаад хоорондоо нөгөө нэг ядарч хүмүүс чинь самгардаад бүр хэрэлдэж мэрэлдээд нилээн ялаа шүү. За юу ч лээ. Ахаас ухааны үнэ яах их мэдж байгаа Хас хэлж. наачаа нөгөөдийг одоо нэг Тий. хэдэн амс илүү илээсэн юм байна. Алижи Амьдралын ухаан байгаа үлгүүдээ яах. энэ авчираа тавьсан байгаа байхгүй. Эднийх чинь юугаа эвдэх бол ойлгочих те. Японч шүү дугууных нь уртлын илсмэлсийг ингэж ингээд дулдууж малдуулаад бас. За эхлээ хаалга эвдэгч бас. Гэтэ бас зөв шүү. Саний зөөжсөн амьсган дээр биш амьсгаагаа бөөндөө нийлж дараад дарангаа буцаж орж ирнэ бас. За бас нэг Японы түүхэн кинотой л бас. Тийм бай. Жил хэсэг байсан л гэж тэ. Өөрсдөө түүхэнд бас хань хэлдэг юм их тарах юм шиг. Асуудал гэж утсаг шүү бас наачаа. За хэр Монголоос манайхнаас шууд гүгээд тэр эвд юм байна. Харъя да. Нэг цохол эвдэн гэж бодсон шүү. Дайны түүхэн чи эднийх чи ямар ч ялсан түүхгүй бас үстэй ер нь. Халгуудад төгжиж ил явсан. Идэж явсан түүх байхгүй. За арай өөрөө. Арай тогийн харагдаад шүү. Хаалгууд зогч байгаа нэг тийм. Яадгийн болол гэсэн харагдаад байх юм. Тэ. Нэг л юу хавгуул. Тэ носооны гар мараа байчихсан. Японууд харж байгаад нэг хүүхдүүдийн авиас гэхээс илүү нөгөө бүх юмыг чөлөөтөр л авдаг гэж боддог шүү дээ. Ингээд детальчилж бүр ингээд ийм детальчилсан хөдөлгөөн одоо бэлтгэл сургуулийн цаг техник тактикийн бэлтгэлийн бүр ингээд автоматар нэг юм оруулж сайжруулсан байдаг шүү дээ. За нөгөө хаалга барах байлаа. За. Наадах чи манай тал шүү. Гоё шүү. Ингүүл гоё шүү. Хаалгаа онгоолж чадахгүй юм ч одоо хаадаг дээр урдан байдаг юм болоос. Одоо тэгээ яах гэж байгаа юм болохгүй. За юу ч тэ төрдөө хаяа гэж байгаа юм байл. За юу ч Түрхтэй наадмууд гарцсан байлгүй одоо. тэгсэн бохоо энэс арайч. За. За хойноосоос түлхээд ирчээ авчиж байгаа юм. Бас эн чин замдаа өсөж байгаа. Тий. За гэхдээ эдгээр нь ирчтэй үүх гэдэг байна. Тийм бэ. 3 урдаа гарц, 3 ардаа гарцсан бас. Яа, шахлаа л чинь. За явсаа. За. Ястаа нэ. Хүч алдах хэвээр доо. Тэр Чангалж байна гарчдаг. иймэрхүү байлгүй явах наач одоо. Үгүй зогсчлаа шүү. Гаргачихдаг юм шүү. Зүгээр одоо нэг хоёр игээд хойш нь дахиад нэг үзэн наатаж. Тэгж нэг шаваа цагаа авахгүй тийм. Айх чинь те энэс. Солонгосч дугуйдаар юм ийдсэн тэр чинь ачаатай байлуу ачаагүй байлуу. Ачаа багт зүтгэжсэн. Тэг билүү? Тийм тэгээд ухраад ирэхээр нь дугуун доогоор юм өнгөдөө дээдлээ буулгажсэн санд. Яа, толд л хэлж шүү тий. хөдөлгөөнд зөрөөд эхлэдэг юм уртлаа өрөнд үлдэж чад арталтан зогссон байгаа шүү дээ. Тэр хэрэггүй хөцөрч болоод нь тий. Нэгнийхээ тамирыг ус хэрэггүй байгаа тий. Тэр. Тийм командалж байгаа юм байгаад байна. Хашимото ч би нуруугаар өргөе гэдэг шүү дээ. Өдсөн жараа дээр дээд явчихлаа шүү дээ. Доогоор нь орж байгаад. Үй. Ой. Нуруунд дээр өргөснөө дэш өргөчлөө тий. Тэглээ аа. Дуртын доо хүн дээр хурж гайг өнгөрсөж ирж байна. Яа, багийнхан талаа яаж хүч харагдгийг харж байгаа. Нуруунд дээр өргөл
Жохон нэрүүлж хагаад бусдын түлхэж чинь те. Яа. Төвчээр. Чанга бас гараа ингэж тулж байгаа тийшээ түлхэж хүч гаргана гэжээд бас аа. Япончуудын нэг тал нь бусад улсууд яг ийм нэг ийм хүчтэй хүн байхад Япончуудад ерөөсөй байхгүй те. Хүчний одоо тоглолт. Анх угаасаа өөрсдөө хэлсэгийн тийм юунаас илүү ур чадвартай хүмүүс гэдэг дандаа ийм холимог ийм биеийн хөдөлгөөний эрсдэлтэй хүмүүс анх авч байгаа гэдэг хэлжсэн баг. Тийм те. Тэр нь одоо яг ингэнгөт жоох хэцүү. Яг ийм дэр байхгүй тийм эвд чадах юм байхгүй энэ. Заалгаараа ивэр. Нэг санаа төрсөн шүү дээ. Тэгэр за. Тэгвэл хинч штэ өөр шүү. Тэгвэл Максын эвдэлж үстэй яаж. Бас өөр сэтгэж байна. Ер нь баг болгоно л бас нэг өөр өөрсдийн сэтгэл бодох нь өөр байна те. Бас дугуйтай болохоор энэ чинь инерс гараад тэр чигтэн. Өгтийн чинь заавал тэр энэ хаалгаа эвдэх юм тустай байгаа юм чинь заавал тэргүүрээ явах хэрэгтэй юм шүү. Тэгэж мэгээ тэмцэнээс нь жоохон тэгчээстэй. Тий. Тэр жоохон 5,000 зөд нэмчих юм бол тэгээд болж штэ. Торгол өгөөд. Пенал. Эвдэрнэ л дээ угаасаа. Тэр шууд уу? Шууд эвдэрсэн. Оо за. Энэ бас арай болохгүй хаа тий. 13 минут. Яа наа чи тэгээд хугацааны хойно эвдэж байгаа гэсэн эн чинь бас болохгүй тий. Таанаас эвдэх юм бэлэн биш тий. Ийм юм тэгж эвдүүлэхгүй ингээд эвдчихдэг байсан бол тэр юмыг байлгах шаардлага алга шүү дээ тийм үү? Уулна л тий. Тэмцээс заавал тэрийг тавьж өгөх шаардлага байх шүү дээ. За тэгээ манай энэ цогн байгуулалтын багийнхаа шүүхэл. За энэ бол бас нэлээд цогн байгуулалтын багийнхаа тэгээ нэг 5,000 таар нэмээд торгочоорой тэгээ завтаа тэгээ. За ачаануудаа явуулаа оруулж. Хаалгаар заавалчгүй ачаатай оруулна гэсэн юм шүү дөрмөн дээр. Түрүүн бас асуугаадс. Тэг нөгөө Тамирыг ээлдгээр сэлгч маань шүү дээрээ гарцсан. Тэгж. Одоо нөгөө өөрөх татаж оруулж ирэх тал дээр ажиллаж байна те. Яг чарга нөгөө хийдэг бэлтгэлийн үед уусаа бусад спорт техникүүд бол тийм арай өөр байгаа даа те. Сэргээр нэг юм татах, дарах марах юм байвал бас илүү сайн булчингийн хөгжилтэндээ илүү байх гэдэг те. Бейсбол яах маань эцэгт өндрөө зүгээр ингээл. Энэ холимгийн энэ тамирчин ч гэсэн өндөр 92 байна уу? Тийм бас нэлээд том. За аюулчлаа ачаагаа дүүргээд авсан. За одоо тэгээд нөгөө залгаа цаашаа яваад. Дугуй давуул. Өдөр банзыг давуулна гэдэг чинь ачаа. Бас хамгийн юм. Оо гоё сайх. Сайхан цоолаа да. Бүх юм аюулчлаа ачаа оролцсон. За яа. Төрөний бичиг яваад. Одоо ийш орол зоогдох хэрэгтэй дуулна. За харах юм бол энийхээ бийс энэ бол хүч гарахгүй гэсэн үг шүү дээ. Энийхээ ард гаргацсан. Одоо хэлсэн дээр наачин зоогдол сууд юм да. Ой. Хөөш. Ах маань ганцаар татаа явчих гээд нөгөө ариггүй үст. Хөөш. Зогслоо. Инерц зэвчлээ алдсангүй. За одоо наатан дээр нэг хэд бит болно. Эдлийн хийсэн хамаагүй зузаан байна. Ялтчих. Бас нэг тиймэрхүү юм бай. Орж ирж байна те. Тэгээ нөгөө нэг эсрэг талдаа хүчтэй түлхчихсэнээс одоо энд нөгөө энерги зарцуулсан болохоор шууд орж ирээд зоогдонгууд бас ирж байгаа мэдрэмжтэй дараа нь ирж байгаа байхгүй яагаад ирж байгаа мэдрэмж нь бас Хашимото ч нөгөө түрүүнийхээрээ нуруугаараа өргөдгөрөө явах гэдэг шүү. Одоо сарайчтай ачаатай явчих чаа. Түрүүн хоосон шүү дээ тий. Хоосон шүү дээ тэр чинь. Одоо тамиртай гэхэд арайчтай. Арайчтай болсон чинь. Дэлхий авар гавх тий. 66 шүү дээ шийгээж. Юу сарайчтай. За ер нь тэгсгээд одоо юу яахгүй дөө. Тэгэл байж. Тэг ингэсгээд байж. За нөгөө суулт хийж байгаа юм шиг. Бүгдийг оруулаад тий. Шууд нөгөө суулт хийж байгаа юм шиг дээшээ нурууландаа юм л орлоо тий. Тэгээ ер нь тэгж хүнд чинь шууд энэ бэртэн штэ. Тулж өргөх маягтай түлхэх гээд. Яа, зүг байдаг. Ой, зүг бай. Явж шүү. Явж гин. Яа, тэгтээ энэ давуулахгүй хаа. Яг ингэж түлхүүл. хэцүү те. Тийм хэцүү. Яг ингэж очих юм бол энэ чинь давуулна гэж хэцүү болох гэдэг шүү дээ. Чин чүүл тэгшин гадаа чүүвээ өнгөрч байгаа. Чүүвээ явуулж. Гол нь зэрэгэл хөдлөх те. Зэрэг командлал зэрэгэл хөдлөх нь хамгийн чухал. Энэ хүнд чинь энэ хэлсэн дээр за тэгээд яа хэлсэн дээр зүгээр бүх хүчин л чанга шүү дээ. Тэгэхэд энэ хүнд чинь төрөөд байраа солих уу. За Солонгосын хувьд бол яг мэдээд орж ирсэн юм. Манай хувьд бол бас 4 дугуун дээр гараа зөв явд түлхсэн мэ те. Хоёр нь шууд өргөж дугуугаа татаад хоёр нь түлхээд хоёр нь хойноосоо те.
Одоо энэ Японыг харж байгаад бол манайх бол бас их зөв ухаалаг Байжээ. Сэрэг мэрэг манайхан бас жоохон ойрхон амьдралд нь ойрхон л тий. Ядаж Санаанууд ингээд орж үзсэн ирээ. энэ бүтгүү гэдэг юм бас байсан байна те. Орхож шууд дугууруу гэдсэн шүү дээ. Яа, за тэмрэн дуусчих шиг байна. Яага на баанз нааш татаад нүгөө нодолж байгаа шүү. За ирэх гэж нэг орон суулсан байгаа л гэдэг. Сибирийн ажиллагдсан. Ганцхан төлөх гэнэ. Юу ганц гаргадаг баанз биш наадах чинь тууш. Чин тийм амархан даваагүй дээ. Хойш. Яа, бүх юм ашиг гэж байна. Гормон задрахж байгаа хэ. Яагаад Өргөө гаргачлаа шүү дээ эдгээр. цагийн л хармаар. Яа, давцсан. За, одоо хэсэг 50 байна уу? За, шууд хаалга руу явуулчлаа. За, бас хугацаа алдахгүй шууд хөдөлж чинь те. Эхлээд хоёр хөдлөхгүй болчихвол тэгэл хямрандаа болно. Юм нэг Паниктаар бол тий яах вэ гэл. За, нэг нь хоёр нь татсан. За, хоёроор. Нэг сэлжлээ зөрчүүлж өгнө. Хай. Шууд өнгөрүүлж дээ шүү дээ. Хоошоо биш шууд доошо татчихин тий. Тэгж юм те. Шууд зэрэг бүгд доошоо жингэрээ батчлаа ш. Дараад гэх юм уу? Яа, эднийх юу болчихлоо шүү. Хаалга ямар хурдан хааж байгаа. Чимээрээ солонгосоос хурдан хааж байгаа шүү дээ. Тийм. Тэр Шууд өөрсдөө жингэрэл шууд татчихлаа доошо. бид нар ч одоо ингээд баг тайм ерөнхий масаар нь харахад манахаас бас хөнгөн шүү дээ. За жоохон өндөр үлж байгаа холоос боороо татчих чи тээ. За хоошоо. Жингийн үдд нэг ялгаа гарахгүй хаа. Манайхад. Яа, Манай олс татлтыг хараад ийм техникээр татахгүй тэгэл яаж байгаа тэгж тээ. явах тий. Олс татлтын техник гэж бас тустай байна. Яг ингэж голж. Тэгин чаа. За арай ингэ дуусчих юм шиг үстэй. Хөөш. Үгүй бах. Одоо шууд хасчаас явал тий. Хасл дээр яг шиг гарга барах юм. Яа, маахч бас. Цааштай. Өөрийнхөө биеийг харах хэсэг нь мэдрэхтэй. Гоё хаа. За, Япон ороод ирсэн. Нөхөрсөг хандахгүй л гэнтэй. Шүг эвдлэхгүй л гэж үзсэн. Солонгосын баг яхлагч үнэн гоё хөвгөлтэй гар тий. Шоон дээр ч одоос муу хараад байл сонсгор шүү. Кино кафе төрсөн өдөр шинжил тэмдэглэлт баяр хурал уулзалт болон бүх төрлийн ивент арга хэмжээг зохион байгуулж байна. Та манайд ирснээр өөрийн хүссэн киногоо найзуудтайгаа үзэх, stand-up comedy үзэн хамтдаа тоглож, гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлээрэй. Тэмдэглэлт үйл явдалд төгс тохиромжтой 15-аас 20 хүний тав тухтай дулаахан орчин мэрэгчлийн тогоочийн бэлтгэсэн special menu зэрэг танд хэрэгтэй бүхэн нэг дор байна. Холбогдох утасны дугаар 7288 8088. За, тэмцээнд дуслаа. За, таны хувьд хин яс гэж бодож байна? Би ч одоо Солонгос баг ялцсан болов. Солонгос бол авчиж байгаа. Тий. Японы хувьд яасан бол те? Тий. Маах гуссан баха. Манайх гусан баха. Гуссан баха. Ер нь л баг заарах те. За, энэ дэр ч яаж хагаад дахин нэмсэн байхгүй шүү тасаг. Яа, энэ чи сэтгэлцэн хүмүүс. Тэргат. Аян Нэрэгтэй. Одоо эхлээл нэгт орсон зарлаа хэлэхтэй. Тийх баг. ихний юу? За. За, финалын шатанд шалгарсан ихний баг. Тэнийг үзэж байгаа монголчууд бүгд бүгсэн чангарсан. Одоо бүгд өрлөөл нэг Монгол гэл. Залбирхаас л өөр аргагүй л байл та. солонгосчууд бас илүү хичээсэн баха. Бас зохион байгуулж байгаа. Тэгээ яаж давууг автсан. Эднийх чинь бэлтгэл хийгээд шүү дээ. Нилээн эртэдээс хойш. Тий. Япончууд нилээн л
За яг Хиндэ айгуу цаг алж байгаа сүүл рүү хаалаа татгал гэж хэлээ. За маахан баярлалаа л гэж хэлээ. Бүх улсууд л бүгд өөрсдөө юу гэж мэдгүй байгаа юм шиг тий. Манай нийтээр адилхан төвшөнд байгаа юм шиг тий. За нэгт за Солонгос бат баха. Яа. Солонгосыг арай усаагүй. Хаалган дээр утцсан л та. Яа Солонгос. Яа. Бас аргагүй. Газрын зураг харцсан юм л та. Тэгээ даваа бодлоо. Даваа байсан мэс. Даваа бол байсан. Юун төрүүлчихлээ гэж одоо нааш тэгэхээр мэдчихсэн. Сонирн болцсон байсан гэж бити тэгэрээ өгшөө. Бас ч тэгж орж ирсэн. Тэгсэн эдний чинь дундуур нь бас яана энийг нэлээд сандарсан явж байна. Энд чинь төрж оруулах дээрээ бас хаалгаа мөргөөдсөн тийм. Тэгсэн цаг алдсан. Газрын зураг харцсан. Одоо зүгээр энэ Японууд төр чинь энэ ч бас тийх ганц эвгүй юм над тэргээрээ эвдсэн л байгаа тань. бас тийм шүү дээ. Энийг ашигласангүй шүү дээ. Тийм шүү дээ тийм. Нэрийн татад зөгчөн өгч байгаа. За ингээд Солонгосын баг зэн хоёр багийн нэг финал руу гарч ирлээ те. Яа за. Тэр эвдсэн дээр нь торгол өгчээсэ те. Яаж ч хэдэн минут тэнжсэн. Яаж ч 4-өөс хойш үстэй тэр чинь. Дотоод журам жоохон байгаа л үү те. Хөлгөөс харахгүй юм ч тийм яг торгомж. Тэр нь ойрхон орсон баха. Ойрхон. Японд юу? Би нэлийн хол зүрцсэн болов гэж бодох юм. Солонгостой. Манайх уу? Тий. Ингүүд бүгд багцаа авч явах хэрэгтэй шүү дээ. Тий. Япон болон. Солонгос баярлалаа зүгээр. Айл үцгаалаа. Яа. За хоёр дахь багийг танилцуулах чинь. Манайх усахаа. Яа. Яа мохоо. Хармааргүй. Сандраад өгөөсөө нөлөөс нь гарч ирсэн шүү дээ. Яаж яах тэгээд энэ хилчихгүй. Зөрөгтэй лээч өртөө Монгол. Чанга тий. Монгол гэж хэлчихсэн. Япончууд цацчихвч. За энэ зарлахгүй дуусгах нэ. Зарлахгүй дуусгах нэ. Тэр. За чиг тэнэг дээр. Ингэдэг. Солонгос кинод ингэдэг байхгүй гоосаа. Жангуу мангуу. Тэнгэрийн өрх мөрх гарч байгаа шиг шүү дээ. За дараагийн шууд тавьчихгаа. Тэр нөгөө хоёр шууд явуулч. Өргөжлөө шууд. Яа, за. За тэгээд юм ярихаар ч баста юу юм да тий. Тийм. За яасан шийдвэр гараагүй болохоор ч тэгээд тийм шийдвэр гараагүй болохоор. За ер нь яг үзэж байгаа манай хоёрын хувьд бол юу гэж бодож байна яг. Ер нь бол бас нэлээд ойрхон л бас байгаад тий хугацааны хувьд. Боксо задлаад үз. Тамирчдын төсвөр төвчээр одоо нутаг орноо өөрийнхөө орныг дэлхийд дахинд сурталчилж байгаа. Тэгээ хүн болгоны энэ оролцож байгаа 6 тамирчдын хийж байгаа бас улс орноо хийж байгаа бас өрнөлөө болоо гэж бодож байна. Тэгээд тэр дэлхийн томоохон Азийн томоохон 8 багаас ямарсан шив 3 одоогийн байдлаар үлдчихэд байж байна. Тэгээ одоо цаатлын дугааруудаар одоо маа дараагийн зочдод орж ирээд. За одоо ганцхан дугаар үлдлээ. Саяны сорилын хувьд бол миний бодлоор бол одоо дараагийн дугаар дээр бол үзэх мэдэх нь байна. Гэхдээ шалгаруултыг харахад бол за яг хөө өрөөний ярьжсэн нөгөө хаалгыг бас юугаар эвдсэн бэ гэдэг дээр бас нэлээд шүүмжил гарч ирэх болов. Бас одоо энэ чинь өмнөх даалгаврууд дээр бас хооронд харьцуултууд их үүсээд нөгөө нэг ганцхан хүний тамирчны нөгөө нэг юу гэхээс илүү улс хоорондын бас тэмцэл явж байгаа учраас бас их хооронд өрсөлдөөнтэй байдаг тийм. За инх тамирын хувьд сая харж байхад ер нь яасан бол? Ер нь маа монголчууд илүү баха. Яг хөө юун дээр сүүл цаг алдсан ч гэсэн тэрний өмнөх даалгавар дээр 3 минутын баг илүү гарсан. Тэгээ түрүүсэн Солонгосынхаа урд ч гэсэн явж өстэй тий. Тийм. За гэхдээ Японы хувьд хаалгаг бол бас л хурдтай ажиллаа шүү дээ. Гэтэ тэр нөгөө нэг ачаатайгаа илсэн дээр зөөдөг тэр нэлээд удсан байна. Энэ дээр гаргахтаа зүгээр амар хурдан гаргацсан гэж би бол дотроо ойлгосон. Сүүл цагийг гаргаагүй. За тэгээд багш тамирчтай одоо хандаж хэлэх гэх юм уу. За миний хувьд шууд дараагийн нэвтрүүлгээ бараг бодоод за яах вэ гээл. Тий. Тэгээд одоо
ямар ч байсан төдийс үдийн хүртэл бас сайхан Монголынхаа ард түмнийг бас сайхан цэнгүүлж тий. Энэ сайхан тэмцээнд өөрсдийнхөө хүч биеийг хүчиж бас өгцөрж ингээд сайхан нутгаарныхаа нэрийг цуураад туусна бас баярлалаа. Тэгээд түрүүн юуны Орхон баяр Арслан хоёр охинтой зүг юм төрдөн шүү дээ. Тэр Австралийнхаа аваас хамаг хүчээ дайрчлаад ингээд яалгаж болж чадаагүй хасгацсан шүү дээ. Тэгэхээр амьдралын одоо тамирчны туулах ёстой зам байдаг хүн гарах ёстой бүх хүчээ гаргачаад байдаг. Нэг яалгаж байдаг тий. Тэрнтэй адилхан тэгээд ялгсан ч битгий гомдороо сайхан Монголын ард түмэн чинь та бүгд дэмжиж байгаа шүү. Австралийн та нар гэрмөндөг байсан шүү гэдэг тий. Австралич бол одоо саяны хасагдах шат хүртлээ ер нь бас л тэмцээний хамгийн л тэр олсмос өсөрж байгаа тий. Хамгийн бас гайхалтай тийм. Австраличууд алга болсон бас жоохон хоосон санаа. Тэгж шүү тий. Бас хүч тамирын юу байлаа шүү дээ. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд инх тамираас асуухад за хамгийн сүүлийн тэмцээн олимп байсан уу? За тэрний дараах өөр ямар том тэмцээн уралдаанд оров? За тэгээд цаашдын тэмцээний зорилго ойрын хамгийн том тэмцээн юу вэ? Зорилгоосоо бас ингээд үзэгчтэй танилцуулбал. За хамгийн сүүлийн тэмцээн олимпиас хойш. Олимпиас хойш. За хамгийн том гэх юм бол юунд байгаа? Сингапурын дэлхийн аварга тэрнээс өмнө бас нөгөө Германд оюутнуудын наадам болсон. Оюутнуудын тийм яг үргэлжлүүлээд дараалал тэрэн дээр жоохон амар ойрхон 7 хоногийн зайтай байсан. Би тэгээд шууд олимпиад шууд араас 7 хоног. Үгүй олимпийн жилийн өмнө шүү дээ. Тийм. Одоо сая энэ 100 болсон байхгүй. Германд би чи Австралид бүр бэлтгэл хийж аваад тэгээд Герман руу очиод 60 цаг бүр онгоцсон дээр өөртөө зовлонгоо үзэж аваад дэлхийн тэгээд тэнэ явчих чи. Тэгээд Герман дээр очиод би 200 үр дээр яг Австралид очисон зорилгоо бол хийсэн. Тэр дэлхийн аваргын одоо энэ Сингапурын дэлхийн аваргад орох эрхээ хийсэн гэсэн үг байхгүй. 200 м үр дээр. Тэгээд Сингапурынхаа дэлхийн аваргад оролцоод тэгээд тэн дээр бас шууд 7 хоногийн дараа аюу ядралттай байсан. Гэхдээ яг Германд цагаа явж чадаагүй гэхдээ энэ дайжгүй. Яагаад бас бэлтгэл сургуультаа ер нь төлхөө гадагшаа явж хийдэг талаараа ер нь бас яавал манад ингээд одоо яг стандартын талбай одоо нөгөө метр хангасан бассейн байдгүй. Эндээ бас яагаад бэлтгэл сургуультаа хийх байгаа вэ? Тийм Монгол ер нь л хийх нэлээд асуудал байдаг. Энэ хамгийн том нь л угаасаа бэлтгэлийн бааз. Эхний нөгөө яг стандартыг хангасан 50 м-тэй байсан гэсэн үг. Тэгээд ер нь бол манай Монголын багш нар бол сайн ингээд гадаад дотшоо яваад энэ төрөө юу гэдэг лээ сургалт дээр аваад багшлах тийм хүмүүстээ ажиллаа хийдэг. Тэгээд тэрнээс гадна бас гадаадын багш нар одоо жишээлбэл лигийн тамирчид гэх юм бол нэг гадны коуч өдр тий Монголчлтгөө Азийн орнууд ч гэсэн ингээ Европ, Америк гэдэг багш нар авдаг шүү дээ. Тиймэрхүү тал дээр бас байхгүй учраас энэ нэлийн сурах юмнууд нь хаалттай гэж би боддог байхгүй Монголд. Одоо нөгөө спортын хувьд бол хөгжүүлэхийн хувьд гэх юм бол ядаж эхлээд стандарт талбайг нь авчирч өгөө. За тэгээд цаанаасаа дэмжиж болдог бол одоо гадаадын багш тасчуулагчийг авчирч тэгээ хамтарсан бэлтгэл гэдэг байдлаар л спорт боломжийг тиймэрхүү үе байдаг. Одоо би яг тэр үе дээр л ирчээд байна. Би яг манай үеийнхэн л гадагшаа явж юм сураад буцаж ирээд дараагийнхаа үед ингээд яг өөрийн одоо нэг туулсан гэж өөрөө бодоод байдаг байхгүй. За тэгээд инх тамирынхаа хувьд хэлэхэд цааш таажлагын тэмцээн уралдаан бэлтгэл сургуульд бас Томос томд амжилттай 1 сард хүсье. Улсын арга Монголын улсын арга. Одоо 1 сард уу? Тий. Сүүлд нэг тэмцээнд ороод бас нэг улсын рекордыг эвдсэн байсан. Тэр ямар зайнд байсан? Тэр 400 м өврөөр алгасан л дээ. Тэгээ сая яг 2-7 хоногийн өмнө болсон юм аа. Тэгээ энэ дээр Монголд одоо 1 сарын улсын аварга нь юунд болох юм? Хотод болно. Тэр нь айгу бас. Бас. Тэгээс ер нь энд юу гэсэн болдог хотод бассейн байдгүй байсан байхгүй. Дандаа өмнө гой Тэгэхээр хотод тэгэхээр хаана болно гэсэн үг? Одоо нэг төвчин төв бассейн байсан. Засварн дуусаад одоо Итүгний бассейн болсон шүү дээ. Тэн дээр 1 сард болсон. Бас их сонирхолтой. Тэгэхээр хүмүүс ирж үзэх боломж байгаа. Тэгэхээр ирэх хүмүүсээ үзээ. Тэгэхээр маа нөгөө нэг Парист крашлаадсан залуугийн маань яг бодит амьдралаар сэлхийг харах юм. Итүгний юу? Итүгний бассейн 1 сарын бассейнд ирж бас үзэж харж бас олимпийн тамирчид мэргэжлийн тамирчид бас ямар хөө төвшин спортын тэмцээн ямар хөө байдаг нь бас мэдэх боломж гарч ирж байгаа шүү. Тийм байна те. Өмнө дандаа хөдөө орнууд тэгэхээр чинь үзэхийн үед бол бас хүмүүс аягүй асуудаг юм ямар хөө болт юм бол гэж жоохон ойлголт өгдөг. За тэгэхээр энэ үеийн хувьд бол энд болох учраас бас тамирчид бас үзэгчид бол гоё өргөнөөр ирж үзвэл бас спортын мэдрэмж усын спорт ус ямар вэ? Миний хувьд бол сонирхолтой байна. Ирж үзмээр санагдчих. За золбоо ахын маань хувьд за нэвтрүүлэг хэлэхэд хэлжтэй 7 хоногийн дараа Солонгосын улс руу Ширимийн дэлхийн аваргад. Тэнгүүд Ширимийн энэ бүхэн барилдаан жин гэж
Чи бидэд өмнөхүү жинд норох юм лээ. Шууд дээж Тэгээ одоо энэ тэл за одоо яг энэ өрсөлдөд гайхал шуугуулаад байгаа юм. Саяны солонгостой л очсон ингээл байж. Солонгосыг ингээл нухах зорилготой байна шүү. За тэнгүүд бэлтгэл сургуулийн золбаахан уусаа байнга идэг. Би золбаах дээр ч бас хамт бэлтгэл хийжсэн. Золбаахыг маань бас олон хүмүүс хэлдэг. Бэлтгэл сургуулийг бас ямар тууштай идэг, ямар урт хугацаанд идэг, ямар хүнд бэлтгэл хийдэг вэ гэдгийг мэднэ. Таны хийж байгаа бэлтгэлийг харахаар бас нэг арай өөр юм хийгээд идэг юм. Одоо миний хийдэг спорттой ойрхон юм уу? Кроссфит тал руугаа илүү ойрхон. Одоо нөгөө богино хугацаанд өндөр ачаал авсан бэлтгэл төлхөө шахаж хийлгээд одоо сүүлд хийж байгаа тамирчдыг, залуучуудыг хүртэл тэгж хийлгэж байгаа бас харагдаад байдаг те. Тийм тэгээд ер нь л тэгэл манай бэлтгэлжилтийн тэргүүн богд дэвчээ тэгээд дараа хайз нөтрүүдээр хүчтэй бэлтгэл хийж ерөөдөө жоохон ажиллах чадвар төлхөө хар болсон. За манай үндэсний хүчний хэсэг нөө барь сонгодог жин гэдэг байлаа. Одоо эсэргээр одоо ажиллах чадвар суурилсан сэрүүгээ сайн барилддаг. За нөгөө хүмүүсээ муутгах чадах юм бол за жолгоон төрөхгүйгээр барил дээр дуусгачихар. Тийм ээ. Тэгээд тэр болох тэгээд найзууд дүүнэр за хамт бэлтгэл хийдэг хүмүүстэй бүгдөөд нэг жоохон ажиллах чадвар суурилсан тийм л бодлоор хийж байгаа те. Ойрын тэмцээн уралдаан за Солонгос руу явна гэсэн. За тэгээд Алтан цом Алтан цом явж байгаа. Алтан цом барилдаа явж байгаа. Тэгээд одоо энэ 11 сард удахгүй 2 хоногийн дараа. За тэрийг бас нэг товчхон танилцуулбал тэр нь хэр хугацаанд одоо ямар хуу багуудын дунд явж байгаа, багаа сонгож явж байгаа юм уу? Тий, өмнө нөгөө нэг 21 аймаг 9 дүүрэг аймаг орон нутгаар төлөөлөл оролцдог гэсэн энэ жил үндэсний томоохон 8 компани. Шууд 8 баг л. Тий, 8 баг аваад тэгээд 8 тамирчинтай. За Монгол улсын одоо шансаагаараа тэргүүлж байгаа шилдэг 64 бүх 8 багт хуваарлагдаад за дөнгөө ерөнхийдөө 4 сард гаргаад тэгэхээр ерөөсөө 8 баг маань хоорондоо шууд тойргоор яваад дуусаад тэгээд чигшээ плей-офф шалгарсан. Бас 4 тийм л. Бас одоо үзэгч чинь нэг хуучинсаг уламжлалт барилдаан гэхээс илүү юм шин нэмийг бас entertainment хоорондоо бас нэг баг болсон өрсөлдсөн дээ. Тийм их сонирхдаг болсон байна. Тэгээд одоо сайхан барилдаануудаар бас манай Алтан цомын барилдааны сайхан барилдаануудаар бас манай MCS Synergy багийн тамирчид бас Монголын гарт нүрийг сайхан зингүүлэх байх гэж бодож байна тийм. За бас тийм гоё юу таа юм. За тэгээд золбаахта Алтан цомын барилдаанд амжилт хүсье. За тэгээд Солонгос руу явах Ширэмийн дэлхийн аваргад амжилт хүсье. Дэлхийн аварга болоод ирээрээ те хамгийн ойрхон гадагшаа тэмцээнд явах гэж байгаа тамирч маань учраас тэгээд золбаахта амжилт хүсье. 7 хоногийн дараа болох дэлхийн аварга болоод ирээрээ маа үзэж байгаа үзэгчд маань бас гоё тэмцээн уралдаан те үндэсний бүхий тэмцээн уралдаан Алтан цомыг бас гоё үзээд за тэгээд бас 1 сард болох усан сэлтийн одоо улсын аварга маань энэ жил анх удаа Улаанбаатар хотод зохиогдох гэж байгаа юм байна те. Тэр одоо тэмцээн уралдааны бас гоё нээлттэй үзээд за ер нь ингээд ганц бас хэлэх гээд байгаа санаа тамирчид маань суулгаад хэлээд байгаа санаа маань спортоор хичээлж байгаарэ. Ийм олон гоё спортууд гэж хаад өөрийн гэсэн спортоо олоод те магадгүй усын спортын тэмцээн үзээд сэлж болно. Та өөрөө сэлж болно. Үр хөвгт чинь сэлдэг байж болно. Хүн мэдээж өөрөөрөө үлгэрлэнэ гэдэг чинь хамгийн том нөлөө учраас гоё эцэг эхчүүд маань гоё спортоор хичээлээд үр хөвгттэй гоё зөв үлгэр дуурайл үзүүлээрэй гэж хүсэж байна. За тэгээд хүрэлцэн хэлсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд нөгөө нэг хамтраж байгалуудаа танилцуулж шүү тахаа тий. Тэг хийж та одоо тэгэхгүй гадаад шүү дээ. Манай золбоо ах манаас хоёрдоо подкастын нэр юу лээ? Хачиртай бант. Хачиртай бант ингээд подкаст хийх эхлүүлсэн. За тэрэн дээр бас одоо бас гоё ид барилж байгаа бүгчүүд маань оролцоод ер нь цаашдаа бас ингээд хийгээд явах юу. Тийм 7 хоног болгоо нэг дугаар гаргаад тэгээд басна. Бас одоо юуг нь харж байгаад үзэгчдийн бас нэлээд шимтүү үздэг бас подкастууд энийг болох гэдэг шиг байл шүү дээ. Тэгээд нөө дунд нь өөрөө суугаад өөрөө хамт барилдаа явж байгаа учраас нөө үзэгчтэйгээ ярилцахад бас тохиомл юм байна. Нэг зовлон жаргалын нэгэн гэдэг шиг. За энэ шар айргуу маань юу гүлитингүү. За тэгээд 160 жилийн түүхтэй герман технологиор хийгдсэн Porsche чанарын пип Edelmeister гэдэг. За та бас хөдлөгчий даа гэж. За тэгээ манай спортын чинь бас хэтрүүлэхгүйгээр хэрэглэхэд бас зарим үед бол бас тохиомжтой гэж ярьдаг те. Ингээд яхад хөндлөг энэ даа. Тийм тэгээд уухгүй хөндлөгөөд бас хамтад үзүүл бас нэг хамтарч явуулаа. За тэгээд өнөөдрийн бас нэг хамтрагч маань энэ Май эцгээд 24 цаг та хүссэн хоолоо хүргэлтээр авах боломжтой хүргэлтийн хоолны газар. За ам чанар бол нэлээд дайггүй тэр үтсэн асуудалхан байл. Янз юм байлээ гэдэг хоёр зочиндоо өгөхөө. За хөнгөлөлтэй тий. За тэгээд магнезиум
400 B-ийн комплекстэй магнезиум бас хамтарч байгаа. За тэгээд бэлтгэл сургалт хийдэг болон одоо ажлын стресс, за ачаал ихтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой магнезиум. За B-ийн комплекстэй гэдгээрээ дав байж байгаа бүтээгдэхүүн байж байгаа тий. За тэгээд кино сонирхчтой хандаж хэлэхэд 1000 гаруй киноны сонголттой Showbox аппликейшнаа татаад дуртай киногоо бас үзэх боломжтой. За тэгээд манай өмнөх дугаарууд тамирчдын дугаарууд за сүүлийн гарах дугаарыг Showbox YouTube суугаас бас хүлээн авах үзэх боломжтой байж байгаа. За тэгээд мөн хажууд шууд үзэж байгаа заал маань бол нэлийн чимээтэй сонсогч чинь тий. Саяхан бас үд хаалгаа нэгдсэн кино кафений доор байгаа VIP кино театр маань байж байгаа. За 12 хүний суудалтай та дуртай киногоо үзэх боломжтой. За тийм дуртай газар саяхан шинээр нэгдсэн. Одоо хажуу талд бид нартай бас хамт шууд үзээд явж байгаа гэдгээрээ өнөөдрийн дугаамаараа нэг сонирхолтой болж байна. Кино кафен төрсөн өдөр шинжил тэмдэглэлт баяр хурал уулзалт болон бүх төрлийн ивент арга хэмжээг зохион байгуулж байна. Та манайд ирснээр өөрийн хүссэн киногоо найзуудтайгаа үзэх, stand-up comedy үзэн хамтдаа тоглож, гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлээрэй. Тэмдэглэлт үйл явдалд төгс тохиромжтой 15-аас 20 хүний тав тухтай дулаахан орчин, мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн special menu зэрэг танд хэрэгтэй бүхэн нэг дор байна. Холбогдох утасны дугаар 7288 8088. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд ирэхэд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр гоё дугаарыг үзлээ. За тэгээд дараагийн дугаараа уулзалтаа түр баяртай. Ачаалал аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаас сэргийлж эрч хүч нөхөн. Өөртөө хайртай, эрүүл мэндэ боддог хүн бүрийн сонголт Edelmeister gluten free. Edelmeister gluten free. Боксо задлаад үз.